бид бол энэ удаагийн сонгуульд мөнгөгүй сонгуул хийнэ гэдэг эрхэм зорилготой. Мөнгөгүй сонгуул Монгол улс даяар яаж хийж болдгийг харуулъя гэж. Өнөөдөр тэр бумыг засаж сонгуул хийж байгаа улсууд сонгуулийн дараа мөнгөөн бодох уу, ард түмнээ бодох уу гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тийм учраас бид нэр энэ сонгуул ард түмнээ яаж бодож болохыг, ард түмний төлөө яаж ажиллах чин сэтгэлийг харуулж болдгийг бид өнөөдөр хичээж энэ сонгуулийг хийнэ. Ингээд домгийн шувуу үргэж Монголын сонгуул эхэллээ. Парламентд ороод ард түмэндээ олон юм бид амлахгүй. Хэрвээ бид парламентд орох юм бол ард түмэн маань өргөдлөн барай төрийн ордны гадаа яваад ирэхэд өргөдлийн чинь дотроос нь өмнөөс нь орж аваад төрийн ордон дотор ороод хариуцлагыг нэхэд өгдөг байя. Бид өнөөдөр төрийн ордон дотор тэр улаан үнэмлэгийг аваад ордгийн бол уул ус газар нутгаа гэж тэмцэж байгаа улсуудыг өмөрч хамгаалаад яг цаг газар дээр нь бид нар очдөг байя. Ийм бид нар зүйлийг өнөөдөр хэлж байгаа. Ингээд одоо улсаан засах үндсэн чиглэл үнэн баазуу намын мөрийн хөтөлбөрийг уншаад үзээрэй гэдэг зүйлийг хэлээ. Хүчтэй сөрөг хүчин байх болно гэдгийг бас хэлье.